За үндсэн хуулийн их судлын дүгнэлт гарч ерөнхий сайд Гомжовын сан чадрууд өргөжлөн ажиллах ингээд дүгнэлт гарсанд бас баяр хүргэе та ажил амжилт хүсье. За энэ өглөө бид эрдсэнд орсон. Дараа нь энэ өрхийн эмчнэрийн 25 жил доотлон баярын хуралд очсон. Тэгсэн чинь минийх чинь нөгөө дахиад эсрэг юунд гарч. Түрүү бас бид нэр шөнө 12-оос шөглөө дахин шинэ эрдэс өсгөнө гэсэн таны юун дээр бас эсрэг гарсан. Одоо танаа засгийн газрын зарим гишүүд дарамтлахын ёстой байна нэрсэн. Би доор нэг ерөнхийлөгчийн ивэлдээр явж байгаа тэр өрхийн эмчнэрийн юунд орсон. Тэрийг бас зөвөр ойлгороо хэлье. Тэгээд нэг эдгэд асуулт асууж бодож байна. Энэ нүүрсний хулгай асуудал одоо урд нь бас яригдчихс урд 4 жилд. Бас л олон хулгайч бас олон одоо юм илэрхийн байх гэсэн чинь манай Ажнабат эднэр тугтагаад дараа нь чимээг болцсон. Одоо энэ хулгайч бас тэгчихвээ. Инквайрсэд одоо энэ хулгайч нь аль нь мэдэгдэхгүй байгаа та одоо би илэрүүлнэ гэж гарч байна. Тэгэхээр танд хэлэх нэг юм байна. Үнэн шударгаар ажиллах шаардлагатай гэж бодож байна нэгдүгээр. Хоёрдугаар энэ одоо жидүү төрүн Бацур гишүүний ярьж байгаа нөгөө автобусны хулгай хөгжлийн банк энэ дотор эрүүл мэндийн даатгалын хулгай гэдэг Шимбэрэн гишүү яриад байгаа. Өчнөө зүүн тэрмээр алга болгочоод нэг 30-40 саяар торгуулад ингээд салждаг. Улсын хохироочод. Энтлийг эрүүл мэндийн даатгал сан дээр хулгай байна уу? Цаана хосорцсон шүү дээ. Та бас тэр үед одоо хууль зүйн сайд байсан. За хоёр дахь асуудал энэ 5 толгой биш нөгөө юун дээр бас байгаа. Хөшөөтийн нүүрсний уурхай дээр бид нар гойд 2-300 мянган тонн нүүрсний хулгай 50-60 сая доллар гэхэд илэрүүлээд ирсэн бас чимээгүй. 4.6 одоо тэрбумын нөөцтэй тим стратеги ордыг одоо улсын юунд аваагүй. Тэгсэн мөртлөө энэ дэр хулгай байгаа асуудлууд байж байгаа. За зан чатар ерөнхий сайдаас нэг асууя. Энэ оюу толгой асуудал байж байгаа. Энэ хэвлэл мэдээлэл ярьж байгаа засгийн газрын 16 тэрбум доллар. За нийлээд 24 тэрбум долларын өөртөөд яриад байна. Тэгэхээр энд бас хулгай байна уу? Аль эсвэл гэрээг нь буруу хийсэн юм уу? Энийг оюу толгойн гэрээг Монголд ашигтайгаар байлах талаар та ямар бодолтой байна? Ер нь цаашдаа энэ дээр ямар бодлого барьж ажиллах вэ? Ухаж өгч дуусчих юм уу? 1 минут сунгаад аваадах юм. За 1 минут сунгая. Дараа нь энэ ухаж өгч байгаад бүх алт зэсийн аваа явчаа тэгээд юу ч хөлдөх юм биш үз манай улс. Энэ тал дээр та ямар бодлого баримталж байна? За инквайр сайдаас дахиад нэмээд асуулт асууя. За энэ сая та бас ярьлаа. Энэ хулгай асуудлаар тодорхойлоо та тэмцэн бодит баримт нь байна гэдээ яриад байна. Тийм учраас энийг одоо бид гишүүч эхэндээ гайхсан аль нь хулгайчаа мэдэхгүй. Тийм учраас та энэ дэр нэг тодорхой байр суурьтай ажиллах байх гэж бодож байна. Ер нь цаашдаа энэ ард түмэн шийдэхэд байна. Энэ дэр нэг ажиллах байх гэж бодож байна. Тэгээд танд нэг бас дэмжиж байгаа хэлье. Баярлалаа. За Баттамрын инх хэрэгшүүн хариулъя. За хулгайч одоо олон янзлалтаа түрүүн Ганбаатар гишүүн бас асууж ирсэн. Хуулийн хулгайтай тэмцэнэ гэсэн юм өрөөтэй энэ урайг дэмжиж ирсэн. Энэ их одоо гишүүд бол энийг сайн анзаардаг болсон баг. Ер нь хуулиар үг үсэг ямар их нарийн байдаг юм бэ гэдэг. Би ганцхан жишээ хэлье. Энтэй ганцхан хууль зүйн сайд тэмцэж чадахгүй шүү. Хуулийн хулгайтай бол одоо хууль тогтоогч хүн бүхэн тэмцэх хэрэгтэй. Намайг хуулийн сайдаар ажиллаж явах үед одоо энэ шинэ хоршоо өгний та холбоотой хуулийн төсөл Монгол Улсын засгийн газрын уралдаанаар хэлцэгдсэн. Би энэ хуулийн төслийг үжил баримтлалыг хууль зүйн сайд баталдаг би батлаагүй. Яагаад гэвэл энэ одоо маш их хэмжээний мөнгийг улс төрийн зорилготой гаргах гэдэг байна. Би 10 хуудас дүгүүлт өгж ирсэн. Хууль зүйн дотоод төрийн сайдаас 10 хуудас энэ асуудлаар дэмжихгүй гэдэг санал өгсөн. За улмаар Монгол Улсын засгийн газарт
Улсын их хурлын дарга байсан амар өсгөлөн хэрэглэхийн сайд байх үед хууль зүйн дотоод хэргийн энэ бичгээр өгсөн саналыг хүлээж авлаа. Тусгалаа гэж хэлээд холбогдох заалтуудыг нь хасаад засгийн газрын хуралдаанаар хэлцүүлсэн. Засгийн газрын хуралдаанаар хэлцээд хууль зүйн сайдын санал тусгагдсан байсан. Өөрөөр хэлбэл энийг хасах, тэрийг хасах гэдэг заалтууд хасагдсан байсан. Тэгээд улсын их хурл дээр ороод ирсэн чинь хууль зүйн сайдын засгийн газрын төслийг улсын их хурлд өргөн барихтаа зөвшөөрөл өгж хянсан хамгийн сүүлийн хувилбарынхын төсөл нь өөрчлөгдсөн байсан. Өөрөөр хэлбэл хэрэглэхийн сайд амар өсгөлөн хууль зүйн сайдыгаа заллаад хууль зүйн сайдын саналыг тусгалаа авлаа гэж хэлж хагаад улсын их хурл засгийн газар хэлцэгдээгүй хууль зүйн сайдын хянагдаагүй ийм хуулийн төслийг улсын их хурлд өргөн барьсаж баталсан байсан. Энэ бол би албан тушаалын гэмтэрэг гэж үздэг. Албаны бүрэн эрхээ хэтрүүлэх, албан тушаалын байдлаа ургуулan ашиглах гэмтэрэг гэж үздэг. Улмаар би энэ асуудал улсын их хурлд хэлцэгдэх үед байгаль орчны байнгын хорон дээр орж албан ёсоор протоколд хэлсэн. Та бүхний хэлцэж байгаа энэ төсөл болвол Монгол улсын засгийн газраар хэлцэгдсэн тэр хууль зүйн дотоод хэргийн сайдын эцэслэн хянсан энэ төсөл биш шүү гэж би албан ёсоор протоколд хэлсэн. Тэгэхээр ийм хулгай хийгээ суртсан засгийн газрыг нь, хууль зүйн сайдыг нь, улсын их хурлыг нь, хуулийг нь хулгай хийгээ суртсан явж байгаад үндсэн хуулийг нь хулгайлах гэж байгаад сая баригдаад таслан зогсоогдож байгаа. Үндсэн хууль бол Монгол улс, Монголын ардтан. Монгол улсын тусгаар тогтнолд халдсан хямбгаагч толгойг нь авах ёстой. Цэвэрлүүлэх ёстой. Хэн байх нь хамаагүй. Ард түмэнд үзүүлдэг байх ёстой. Энэ бол ард түмний эрх чөлөө, улс орны тусгаар тогтнол, төрийн бүрэн эрхт байдалд халдж байгаа асуудал. За, оюутлогын асуудлаар ерөнхий сайд Гомжин Занданчтар хариулна. За, оюу толгойн гэрээний асуудлаар бол анхнаас нь би дэмжиж байгаагүй. Тийм ч учраас улсын их хурлын дараа томилогдоод миний анхны гаргасан улсын их хурлын 103 дугаар тогтоолгоо 103 дугаар тогтоолоо Дубайн гэрээг хүчингүй болох, Монгол улсад ашигтай болох ийм тодорхой шаардлагатай улсын их хурлын тогтоолыг баталж тэрний дагуу яриа хэлцээ өрнүүлж явсан. За, харамсалтай нь хамгийн гол асуудал болох зээлийн хүүг бууруулах асуудал хаягдсан юм билээ. Зээлийн хүү өндөр байгаа нь бол зардлыг өндөр болгож, манай 34%-ийг үргэлжлэхгүй болгож, одоо хүүгийн аргаар зардлыг өсгөж байгаа юм нөхцөл гэж үзэж бид нар бол яриа хэлцээрийг эхлүүлсэн. Энэ оюутлоготой бүх талын яриа хэлцээрийг болж арбитрийн шүүгээр ч гэсэн маргаж байгаа. За, ингээд тодорхой амжилтанд хүрж байсан боловч энэ санаатаа сансруугүй боловч өнөөдрийн энэ огцруулах үйл ажиллагаанууд засгийн газрын легитим чанарыг тодорхой хэмжээгээр сулруулж сая одоо хилцэгч талуудын хувьд ч гэсэн бас мэтгэл үнэмшил сулрах дараагийн засгийн газартай ярилцаж гэдэг юм уу. Энэ докторгүй байдалч одоо бүх бидний үйл ажиллагаанд цөрөг. За, эрүүл мэндийн даатгал болон хөшөөтийн уурхай асуудлаар нэмж хариулъя. Занданчтарт ерөнхий сайд. За, ингээд оюутлогын асуудлыг дуусгахад одоо бидний Монгол улсад ашигтай болох зорилгоор одоо бүх төрлийн үйл ажиллагаа явуулж байгаа, зардлыг өсгөж байгаа сая дээр авилгал хэлэх бол асуудлыг ч гэсэн өнөөдөр бид нар манай тусгай албад илрүүлэн шалгаж 10 гаруй тэрбум төгрөгтэй холбоотой асуудал энэ илрүүлэн шалгаж байна. Энэ бол Монгол улсад ашигтай болохын төлөө тэгтээ гадаадын хөрөнгө оруулалтыг доктортой байдлыг хангахын зүй эсний хэрэг боловч Монгол улсад ашигтай болох бүх төрлийн үйл ажиллагааг хэрэгжүүлж байна гэдэг хэлж. Эрүүл мэндийн даатгалын сан дээр бол бас хулгай нүүлцээ. Энэ гүйцэтгэлийн санхүүжилтийн асуудал өнөөдөр бүх хэмжлэгүүд дээр асуудал болоод байна. Ийм учраас энэ эрүүл мэндийн даатгалын сангийн захирлыг сольж тодорхой шинжилгээний бодлого манай чимүүрэн сайд хэрэгжүүлж байгаа. Та эмч хүний хувьд хамтарч ажиллаж байгаа энэ чиглэлээр анхаарна үз. За, танд бас дахин талархал илэрхийлэхэд одоо энэ үйлдэлгүйгээр засгийн газар огцруулж болохгүй л гэж үндсэн хувьчилсан юм байна. Ямар ажиллагаанаар таньчингаа гарцсан хүмүүсийг эсвэл засгийн газар холдуулж болохгүй огцруулъя гэсэн чин итгэл үнэмшлэр хүн канап дарж иж огцруулах хэрэгтэй гэсэн агуулгаар